За сайн байцгаана уу найзуудаа, Эдида дугаарын шинэ дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. Бид нар бодиттой, баримттай хараад бус хоолны шүүмж хүргэж байгаа. Тэгээ яг одоо цэцэрлэг түрээлэн ирсэн байна. Тэгээ энд байгаа хамгийн гоё шорлогийг бол хайх зорилготой ирсэн байгаа. Тэгээд яг энд ирсэн чинь нэг юм ойлголоо. Энд ер нь 3 юм уу 4 шорлог идэх газар байгаа юм байна. Тэгээ тийм болохоор сонголт бага байгаа учраас энэ бүх шорлогоос нь амсаж үзээд хамгийн гоёыг нь тодорхойлох болно. Тэгээ тийм болохоор та бүхэнд бид нар цаг болон мөнгө хэмж байгаа хаана хоол идэх юм бэ, хаана хоол идэхгүй юм бэ гэдгийг хэлж өгж байгаа. Тийм болохоор subscribe-аар дэмжээрэй, like, share, follow юу гэдгийг бүх боломжтой юмар дэмжиж өгөөрэй. За тэгээд шорлогоо идцгээе. За цэцэрлэгт хүрээлэнд ирсэн байна. Тэгээ энд шорлог хайнгууд нь ерөнхийдөө нэг годомж байгаа. Энд ч 3 4 газар байгаа. Тэгээ эндхийн нэг л төрлийн шорлогоос нь амсна, хоньны махтай шорлогоос нь бүгдөө бүх газраас нь нэг нэгийг захиалаад тэгээд амсаад үзээд хамгийн гоёыг нь тодорхойлох болно. Зя баярлаа. Зя эхний газар ирсэн байна. King шорлог. За энд юу вэ? Уг нь бол хоньны шорлог захиалсан. Гэхдээ сонирхол татсан зүйл гэвэл энэ ч одоо төмс байна. Төмс нь одоо шарагдсан гэх юм уу? Шарагдсан биш одоо за булсан төмс миний хамгийн их анхаарлыг татсан. Шорлагтай булсан төмс өмнө идэж байгаагүй. Энэ хоньны шорлог мөртлөө энд бас гахааны мах байгаа юм шиг байна. Юу нээр цэвэрхэн харагдаж байна. За тэгээд амсаа үзье. Энэ өгтэй хэсгээс намсаа үзье. Амтлагчны сонголт ерөнхийдөө нэг тийм ерөөс нэг тийм нэг анхаараагүй зүгээр нэг за нэг ингээм амталч, за нэг перц чи, за нэг давс чи, за нэг юу гэдэг талнаа голч ч юм уу тиймэрхүү маягаар амталсан байна. Би уг нь хоньны мах захиалсан юм аа. За энийг амсч. Надад ерөнхийдөө үнэлтэй бол юм гаргачлаа. Төмснөөс нь жоохон амсчи. Төмс гоё байна. За тэгээд амсаж үзлээ. Дүгнэлтээ бас ер нь бодчихлоо. За саяны эзэн шорлог King шорлог байсан. Тэгээ 25,000 төгрөгийн үнэтэй. Одоо хоёр дахь газар ирсэн байна. Төгс шорлог. Ямар ч гэсэн King шорлог бол миний хувьд King байгаагүй. Одоо тэгээ төгс шорлогийг хэрэг яхахыг амсаа үзье. Ямар ч гэсэн хоньны шорлог захиалчлаа. За төгс шорлогноос амсъя. Махан зөөлх амтай байна. За ямар ч гэсэн амтны хувьд бол King-с хамаагүй гоё юм. За ерөнхийдөө дүгнэлтээр авчлаа. За 3 дахь газар дээр ирсэн байна. Дангар шорлогийн газар дахиад яг адилхан шорлог захиалтаа. Хоньны шорлог. Ер нь бүх шорлогнуудын нэг адилхан зүйл нэг гэвэл бүгдээрээ 25,000 төгрөг худалдаалагддаг юм байна. Дахиад ярьж. Ер нь энэ байгаа шорлогын газрууд нэг онцлог гэвэл бүгдээрээ 25,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. За баярлалаа. За дангар шорлог идэж байна. Гаслаа. За сүүлийн шорлогийн газар ирсэн байна. Havana BBQ энэ бас адилхан хоньны шорлог захиалсан байгаа. За сүүлийн шорлогоо амсах гэж байна. Havana BBQ. Өөх байна. Таалагдж байна. За амсаа үзчихлээ. Болчлоо. За үндэсний цэцэрлэгт хүрээлэнд за бид дахиад авах юм. За үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс нэвтрүүлж байна. Тэгээд нийтдээ 100,000 төгрөг зарцууллаа. Дээрээс нэмээд эрүүл мэндээрээ бас хохирлоо.
За гэхдээ нарийн байсан шүү. Ерөнхийдөө цэцэрлэг түрээлэнгийн дөрвөн шорлогын газрын дөрвөн шорлогыг идэж үзлээ. Ерөнхий дүгнэлтэд гаргая. За хамгийн амттайгаас эхлэе. Хамгийн амттай шорлог нь төгс шорлог байсан. Тэгэд яалчгүй өөртөө итгэлтэй байгаа л тэгэл төгс гэж нэрлсэн байхаа. Амт нь бол бусад шорлогын газруудаас яг тийм одоо шорлогын зориултаа махаа бэлдээд махан зөөлхөн байсан. Дахиад нэг амсаа үзье. За энийг амсч. Амтлагын хувьд одоо хүртэн байна гэхдээ гоё амттай байна. Тэгээд за 5-аас би бол яг бүр пүү ямар гоё шорлог вэ гэдэг тийм мэдрэмж бол байгаагүй. Тийм болохоор би 5-аас 4 өглөө. 2 дугаар байрт бол хамгийн сүүлийн шорлогын газар буюу Havana BBQ-д өглөө. Махан маш дажгүй амталсан байсан. Ер нь бол амар гоё тийм гоё амттай санагдсан. Тэгээд Havana шорлогд бол 5-аас 3.5 өгчмөр байна. Махаа бол үнэхээр гоё амталсан байна. Тэгээд зарим махууд нь илүү тийм одоо зажлуур шаардлагатай жоохон хатуу байсан. Зарим нь бол зөөлөн байсан. Тэр нь ингээс хэлбэлдэжсэн. Гэхдээ бас юу гэж хэлэх юм бэлээ. Махчин ерөнхийдөө зарим зөөлөн, зарим хатуу. Энэ бол тэгэл яг яаж таарснаас шалтгаална. Гэтэ энэ бол маш дажгүй амталсан байсан. Тэгээд 5-аас 3.5 оноо өглөө. Энэ бол Havana BBQ. За тэгээ 3 дугаар байрт бол энэ дангар шорлог гэж байсан. Тэгээ махан хатуу байсан. Дээрс нь нэмээд түлэнхий эсгүүд байсан. Тэгэхээр тэр нь юу н таалагдаагүй. Тэгээд яг нэг дахин амтаа үзье. Махан яг тийм олигтой амтлаагүй байсан. Бас нэг юм хэлэх юм бол битээр шорлог идэж явах үедээ бол яг шорлогын газардаа үнэлгээгээ яг тийм чин сэтгэлээсээ хийх боломжгүй байсан. Ягаад гэвэл зарим газар хүмүүс нь яг ингэж хажууд ингэж тэ ингээ хараад ингүүт нь яг үнэлгээгээ хийхэд хэцүү байсан. Тийм болохоор одоо үнэлгээгээ тусдаа яг тийм тусгай газар хийж байгаа. Энд чинь бол эрг чөлөөтэй яг дуртай юм хийж болж байгаа учраас цензургүй энд чинь үнэлгээгээ энд чинь хийж байгаа. Тэгээ нэрээ мах нь бол үнэхээр тэгээс махны эсгүүд нь ер нь бол сул амттайгаас гадна түлэнхий байгаа учраас ер нь бол нэг тийм 5-аас 2 өглөө. Тэгээд хамгийн түрүүнд орсон газар бол King шорлог. King шорлогийн шорлог нь бол яг би өөрөө хоньны мах идэж өссөн монгол хүн байгаа. Гэвч яг энэ гахааны мах юм уу, хоньны мах юм уу? Яг тийм тэр нь надад нэг тийм ойлгомжгүй санагд. Уг нь бол хоньны мах захиалсан. Яг бүх газараа яг адилхан хоол захиалсан хоньны шорлог. Тэгээд энэ дахиад нэг идээд үзье. Амтын хувьд ч гэсэн тэгэл яг ингээл хамаа намаагүй амтлсан шиг надад тийм мэдрэмж төрж байгаа. Яг нэг давуу тал нь юу гэвэл King шорлог одоо булсан төмөс үгж байгаа. Булсан төмөс нь бол үнэхээр гоё. Тэгээ төмсийг амтлах ямар шаардлагагүй л дээ. Зүгээр ингээл тий. Булсан төмс нь бол гоё байсан. Тэгээд манай Эдидагийнх нь юу зүйлж байна гэвэл хэрвээ та бүхэн цэцэрлэгт хүрээлэнд очоод тэнд тэ тагаа зарцуулаад бас дээрэс нэмээд түгжирж ягаад өлсөө зарим шорлог Эдида гэж цэцэрлэгт хүрээлэнд очих юм бол тэгвэл яг өнөөдрийн бидний туршлагаар бол юу төгс шорлог яг тэр дөрвөн шорлогын дунд одоо голд нь байгаа гэж хэлэх юм уу ерөнхийдөө 2 дахь газар руу нь очоод төгс шорлог руу очоод шорлогийн идээрээ гэж зөвлөж байна. Төгсөөс гадна бас Havana BBQ руу очоорой. Тэнд яг хамгийн сүүлийн шорлогын газар байгаа. Үйлчлэгээ бас тун дажгүй санагдсан. Тэгээд ямар ч байсан 100,000 төгрөг зарцууллаа. Тэгээд бидний дүгнэлтээр бол цэцэрлэгт хүрээлэнгийн шорлогнуудын байдал иймэрхүү байна. Тийм болохоор биднийг дэмжиж лайк, шеэр, сабскрайб дараарай. Тэгээ дараагийн дугаард уулзцгаая. Баярлалаа. Энэ бол Эдида. Та бүхэнд баримттай юу вэ? Та бүхэнд баримттай бодиттой хараад бус хоолны шүмж хүргэж байгаа. Тэгээд дараагийн дугаард уулзцгаая.